За бям гарагийн мэд хүргэе. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор удирдах ажилтнууд одоо хүмүүсийг дүгнэхдээ нэг тэр чигт нь ингээд дүгнждэг ийм сэтгэл зүйн ойлголтууд байдаг. За тэгэхээр энэ талаар тайлбарлая. А за эхнийх нь болохоор hello effect гэж байгаа. Энэ нь болохоор одоо удирдах ажилтан нэг хүнийг дүгнэхдээ сайнаар дүгнсэн бол ингээд тэр чигтээ сайн гэд бодчихдог. Ийм үзэгдлийг болохоор энэ hello effect гэж нэрлэдэг. За сул тал нь юу байдаг вэ гэхээр мэдээж эхлээ шударга бас үнэлгээний систем бий болдог. Яагаад вэ гэвэл одоо тухайн нэг ажилтан, тухайн удирдах ажилтан энэ хүн, сайн ажилтан гэж дүгнсэн учраас дандаа тэр талыг нь л олж хардаг учраас ингээд сул талыг нь бол ерөнхийдөө харахаа болчдөг. Энэ нь хамтарч ажиллаж байгаа хүмүүст амар шударга бас санагддаг. За дараагийнх нь болохоор бодит одоо гүйцэтгэлийг нь үнэлж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүнийг ингээд үнэхээр сайн гэдэг ийм имижтэй болгоцсон учраас одоо тухайн сайн гэж бодож байгаа хүн нь ямарваа нэгэн алдаа гаргахад тэр нь бусад хүний алдаа болж хувирдаг. Өөр хүмүүсээс одоо тэр хүний алдааг хайдаг. Үгүй бол одоо өнөөдөр жижигхэн ирээдүйд томрох алдаа байсан ч гэсэндээ ер нь бол алдааг нь багасгаж хардаг тий. Энэ цааны жижигхэн ийм л алдаа байсан юм байна гэд гаргасан алдааг нь хэмжээг нь багасгаж хардаг. Ийм одоо бас сул талтай юм байна. За тэгээд ийм чадваргүй үзмжинд суурилсан хүмүүсийн тоо нэмэгддэг. Яагаад вэ гэвэл одоо удирдах ажилтнанд сайн гэд дүгнэгдчих юм бол ер нь бол ингээ аюулгүй бүс рүү орж байгаа учраас ямарваа нэгэн байдлаар одоо тэр сайн гэдэг дүгнэлтийг л авахын тулд хүмүүс хичээдэг. Тэгэхээр энэ үзмж рүү ерөнхийдөө бол чиглэж эхэлт юм байна. За дараагийнх нь хоёр дахь нь horn effect. За энэ болохоор яг эсэргээрээ муу гэж бодсон бол тэр чигтээ тэр хүнийг муу гэж дүгнждэг ийм одоо төлөвийг бол horn effect гэж нэрлэдэг юм байна л да. За энэ тохиолдолд яадаг вэ? Сул тал нь болохоор одоо тухайн компани ч юм уу тухайн одоо баг дотор тухайн хүнийг одоо алдаа гаргаснаас нь болоод тэр алдааг нь одоо тэр алдаагаар нь ерөнхийдөө бол ингээ овголдог ч юм уу шошголдог, тамгалдаг тий. Тэгээд айл 10 жилийн өмнө араас айл 5 жилийн өмнө гаргасан алдааг нь өнөөдөр ч гэсэн дахин давтаад яриад л байдаг. Одоо байгууллагад бол хүмүүс айл болох аюулгүй байдлыг одоо эрхэмлдэг. Өөрөөр хэлбэл хэрвээ алдаа гаргачих юм бол тэр нь ингээд тэр байгууллагад байх түүхэнд нь ингээд тэр чигтээ ингээд хоногшоод яваад тэгээд тэр хүнийг муу хүн дандаа л ингэдэг гэдэг ийм шошго зүйлэгдэг учраас айл болох хүмүүс бол аюулгүй байхыг эрмэлздэг. Ингэхээр шин санаачлага, эрсдэлтэй алхмуудыг ч юм уу тий гаргадаггүй байх нэ. За энэ тэгээд мэдээж ажилтнанд бол сэтгэл зүйн дарамт болдог. Байнга нэг юм шошготой яваад байх нь бол тэгээ дотроо бол ёо болчихсоо гэж ажилтнууд бол боддог. За тэгээд мэдээж удирдах ажилтан маань болохгүй тэр хүнийг муу л гэж бодсноор л байгаад байгаа болохоор хэн болох вэ гэхээр ажилтан ажлаасаа гарч болдог байх нэ. За 3 дугаар эффект нь болохоор Dunning-Kruger effect гэж байгаа. За энэ нь болохоор одоо мэдлэг чадвар багтаа хүмүүсийг өндрөөр үнэлээд харин эсэргээрээ мэдлэг чадвар өндөртэй хүмүүсийг болохоор дутуу үнэлдэг. Ийм одоо удирдах ажилтны сэтгэл зүйн хэм маягийг болохоор Dunning-Kruger effect гэж нэрлэдэг юм байна. За сул тал нь юу вэ гэхээр мэдээж одоо мэдлэг чадвартай хүмүүс бол үнэлэгддэггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн одоо асууж байгаа асуулт нь мэрэгжлийн, тавьж байгаа шаардлага нь мэрэгжлийн ч юм уу те ийм байдаг. Тэгэнгүүт удирдах ажилтан болохоор тэр хүмүүсийг одоо уйтгартай ч юм уу те ингээд эсвэл өөрөө тэрэнд нь хариулж чадахгүй бол одоо өөрийнх нь ур чадвар нь хүрэхгүй байгаа нөхцөл тухайн хүнийг одоо дардагч гэдэг юм уу те ийм байдлууд илэрдэг. За дээрэс нь нэмээд одоо хит их ийм PR шинж чанар багт бол гарч ирдэг. Яагаад гэвэл одоо их уран цэцэн үхтэй ч юм уу те одоо хийсэн ажилласаа хитрхи гоё өндөр тайлангуудыг ингээд тавьдаг. Эсвэл одоо ажлынх нь үйл явц нь үнэхээр муу байхад үнэхээр сайн байгаа юм шиг үнэхээр сайн илтгэж ярьж чаддаг ч гэдэг юм уу. Ийм хүмүүс бол илүү өндрөөр үнэлэгддэг. Удирдах ажилтны сэтгэл зүг Dunning-Kruger effect гэж нэрлэдэг юм байна. Дөрөвдүгээр болохоор survivor syndrome гэж байгаа. За энэ нь юу вэ гэхээр тухайн албан байгууллагт ч юм уу одоо цомгтгол явагдах эсвэл одоо удирдах ажилтнуудынхаа тоог цөөлөх тохиолдолд цөөлсөн тохиолдолд үлдсэн хүмүүс нь болохоор энэ синдромд өртдөг юм байна. За энэ нь болохоор юу вэ?
дараагийн халагдах хүний нэг номерын листэнд орохгүй тулд аюулгүй одоо үйлдэлүүд рүү шилждэг. Тэгээд эрсдэлтэй алхмуудыг ерөнхийдөө бол хийдэггүй. Сэтгэл зүйн хувьд бол маш өндөр стресстэй байдаг. Яг л хизээш дараагийн одоо цомготгол, дараагийн багасгаа одоо тушаал бууруулах ч юм уу иймэрхүү байдал бий болж магад. За ингээд хамгийн сүүлд 5 дугаарт болохоор бидний мэдэх импостер синдром байгаа. За импостер синдром бол өөрөө амжилттай байгаа ч гэсэндээ өөрийнхөө амжилтыг хангалтгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл байнга одоо гололттой, чамлалттай ханддаг ийм одоо сэтгэл зүйн асуудлыг бол импостер синдром гэж нэрлэдэг юм байна. За тэгээд эдгээр тавууд маань бол удирдах ажилтнуудад бол айгүй түгээмэл тохиолддог асуудлууд юм байна. За таны эргэн тойронд чинь ийм асуудалтай хүн байгаа юу? Эсвэл магадгүй чиний одоо ажиллаж байх түүхэнд чинь хэрвээ ийм асуудал байсан бол та коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Дэлгэрүүлж мэдхийг хүсэх юм бол зүгээр л Google search дээрээ энэ одоо эффектийн синдромын нэрийг бичээд за тэгээд ямар сул тал байна, ямар одоо эмчилгээнүүд буюу одоо ямар арга хэмжээнүүдийг авах вэ гэдгээ та хайгаад мэдчиж болно. За ингээд 10 дугаар сарын зорилго бол одоо токсик гэдгийн артлын шалтгаануудыг ингээд тайлбарлаж байгаа. За тэгэхээр удирдах ажилтны сэтгэл зүйтэй буюу үнэлгээ одоо хувь хүний ажилтнаа үнэлэх үнэлгээтэй холбоотой ийм эффект болон синдромууд бол байт юм байна. За өнөөдрийн рил энд хүрээд өндөрлөж байна. За тэгээд маргааш өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Чи нэр бид 35 хүрээд англи хэл сураад 40 хүрээд ингээ Австралид магистр хамгаалсан. Тийм учраас миний англи хэлний дуудлага бол бас тийм сайн биш. За тэгээд зарим тохиолдолд буруу дуудсан болвол уучлаарай. Тэгээд та бүхэн маань дуудлагт биш гол агуулгад нь анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. Тэгээд өдрийг дараагийн үйлчлэлээр